Одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт нам буюу одоогийн Монгол Ардын намаас болж улсын их хурлын үйл ажиллагаа мөн ийн гацаж ерөнхий сайдаа томилж чадахгүй 6 сар болж байсан түүхийг эргэн хөндлөө. Энэ үед улсын их хурлын чуулганыг нээхэд 76 гишүүнээс 51 хүрэлцэн ирж эрдсэн 50 хүрд хүрдэг байсан. Гэхдээ одоо бол 76 гишүүнээс 39 нь ирж эрс 51 хүрд хүрнэ. Ээлжит бус чуулганыг 2 ч удаа зарлахад эрс хуулийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг шударга эвслийн бүлэгийг бүрдүүлэгч Монгол Ардын хувьсгалт намын бойкотноос болсон гэдгийг улсын их хурлын дарга онцоллоо. Тиймээс энэ жилийн сонгуулиар аль нэгэн намыг олох болгох буюу 39 ба түүнээс дээш гишүүнээр сонгох хэрэгтэй гэлж байгаа юм. Ингэснээр улсын их хурлын ажил гацаа үүсэхгүй хэвийн үргэлжлэх боломжтой юм байна. Энэ их хурл анх бүрдэхдээ 31 гишүүнтэй байсан. Арчилсан нам. Одоо бол бид 35 таа байна. Дахиад 4 гишүүн бидэнд дутаад байна. Хин нэгэн намтаа эвсэхгүйгээр, хин нэгний гуйлгүйгээр эрцээ бүрдүүлээд хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд 4 гишүүн дутаж байна. Энэ их хурл байгуулагдаад энэ их хурлд байгаа бүх намуудтай, бие даагчтай хүртэл арчилсан нам болохоосоо болохгүйг нь хүртэл эвсэж үзсэн. Эвсэж үзээгүй хүн одоо үлдсэнгүй. Монгол Ардын намтай эвсэж засгийн газар байгуулж жил орчим ажиллалаа. Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан намын шударга эвсэлтэй одоо хүртэл бид нар хамтарч засгийн газар байгуулаа явж байна. Бие даагчид бидэнтэй хамтарч ажилладаг байсныг та бүхэн мэдж байгаа. Иргэний зориг нам. Ерөөсөө сүүлийн 2-3 их хурл олонх бүрдээг учраас энэ нэг зовлон бол үргэлж гарч байгаа. Тийм учраас 16 оны сонгуулиар Монголын ард түмэн аль нэг талдаа аль нэг намын олонх болох хэрэгтэй. Тэгжээж ажил бол хурдан явнаа. Бид бол хэдийгээр олонх болоогүй ч энэ 4 жилд ажиллаа бол хангалттай хийсэн. Энэ улсын их хурлын гишүүд хууль дүрмийг уландаа гიშгэж төрийн ажлыг гацаах тохиолдол нь нэг удаагийнх биш. 2012 оноос хойш улсын их хурлын чуулган зарлагдсан цагтаа буюу өглөө 9 цагт эхлэж байсан удаа байхгүй. Энэ бол аль нэг намын улс төрийн ашиг хонжоо олох гэсэн альва хуульд өөрсдийн эрх ашигыг тусгахын тулд хийж байгаа шантажны үйлдэл юм байна. Тиймээс төрийн ажлыг гацаахгүй үүднээс ардчилсан намаас улсын их хурлд байгаа нам эвсэлтэй удаа дараалан харилцаж хамтран ажиллаж үзээдэж үр дүн нь өнөөдрийн байдалд хүргээд байна. Өглөө хурал цагтаа эхэлдэг та бүхэн сэтгүүлчид мэдж байгаа бах. Тэрийг бол би нээж өгсөн байгаа. Камераар хардаг. Асуудал байж болно. Хэлцэж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Орж ирээд хуралдаа суух үүрэгтэй болсон ч гэдэг цалиа авдаг. Тэгэхээр энэ бол одоо хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. Би түрүү намаар нь хэлсэн. Хуралдаа ирдэг сайн гишүүд байна. Хуралдаа ирдэг улс төрчдөг гишүүд байна. Тийм учраас бүгдээрээ хуралдаа ирэх үүрэгтэй бол ирэх хэрэгтэй. Одоо дэгийн хуулийн зөрчсөн асуудал дээр л энэ асуудал яригдаад байгаа шүү дээ. Яг гэвэл улсын их хурлын даргын захирамж гарсан бол улсын их хурлын гишүүд хоролцох үүрэгтэй. Даргын зөвлөлийн хурдвал зөвшөлтслийн хүрээнд явагддаг. Тухайн энэ ээлж тус чуулганыг хуралдуулах бүх шийдвэр даргын зөвлөлийн шийдвэрээр гарч ирсэн. Тэрнээс бол улсын их хурлын дарга өөрөө дураараа асуудлыг тавьсан гэж ингэж яриад байгаа нь бол худлаа асуудал. Монгол Ардын намын 2-3 гишүүн энэ асуудлыг ингэж хөндөж байлээ. Зөвшөлтсөд Монгол Ардын намын дарга өөрөө ордог, бүлгийн дарга нь өөрөө ордог. Ийм учраас бол бүх намын төлөөл даргын зөвлөл байгаа. Өнөөдөр ээлжит бус чуулганыг нээхийн тулд ардчилсан намын 34 гишүүн, иргэний зориг ногоо намын 1, шударга эвслийн 2 гээд нийт 37 гишүүн цуглалаа. Ээлжит бус чуулган 39 гишүүн бүрдснээр эхлэх боломжтой бол 2хан гишүүн ирээгүй улмаас чуулган эхэлсэнгүй.